Аливаа байгууллагын мэдээллийн технологийн инженерт өдөр бүр маш олон асуудлууд тулгардаг. Тухайлбал олон төрлийн девайсуудыг хянах, зохион байгуулах, олон төрлийн аппликейшнуудтай ажиллах, ISO 27000 стандартад нийцэж ажиллах, олон төрлийн удирдлагын системтэй ажиллах, олон вендоруудын платформудтай ажиллах, салбар нэгжүүдийг хооронд нь зохион байгуулах, эдгээрийг зохион байгуулж нийцэж ажиллахад ажлын цаг хүрэлцдэггүй зэрэг олон асуудлууд өдөр бүр тулгардаг. Тэгвэл танд энэ бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх Microsoft-ийн шийдлийг танилцуулъя. Систем центр нь хэрэглэгчдийн компьютер болон девайс оролтуудыг физикал болон виртуал орчинд зөв удирдан зохион байгуулахад танд туслахаас гадна энэхүү нэгдсэн автомат менежментийн шийдлийг ашигласнаар байгууллагын бүтээмжийг дээшлүүлж ашигт ажиллагааг сайжруулна. Систем центр нь Operation Manager, Configuration Manager, Data Protection Manager, Virtual Machine Manager, Application Controller, Service Manager болон оркестр гэсэн бүрэлдэхүүн эсгүүдтэй. Тэдгээр нь тус бүрийн онцлог, шинж чанар, үүргүүдтэй. Operations Manager. Систем центрийн нэг бүрэлдэхүүн болох Operation Manager нь хяналтын системийн цогц шийдэл юм. Өөрөөр хэлбэл Operation Manager-ыг хэрэглэснээр програм болон сервисүүд, серверүүд, терминал төхөөрөмж, мөн сүлжээний төхөөрөмжүүдийг хянаж, анализ хийх, мөн систем ямар нэгэн доголдол гарах, диск дүүрэх, CPU RAM дүүрэх, сервер халах, програм хацах үед систем админд мэдээллийг өгдөг. Configuration Manager. Configuration Manager нь байгууллагын сүлжээний төхөөрөмжүүд болон серверүүд, клиент терминалуудыг нэг цэгээс тохируулж удирдах боломжийг олгодог. Configuration Manager нь сервер болон клиент компьютерийн үйлдвэрлэлийн системийг байгууллагын мэдээллийн технологийн журмын дагуу тохируулан өөрчлөх. Microsoft-ийн програмууд болох Firefox, Yahoo Messenger гэх мэт програмуудын тохиргоог Configuration Manager-ээр удирдах боломжтой. Мөн үйлдвэрлэлийн систем болон програмын апдейт болон вершн шинжилэлт зэрэг тохиргоонуудыг удирдах хийх юм. Байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах програмууд буюу Firewall, Endpoint, Antivirus зэргийг тохируулна. Data Protection Manager. Data Protection Manager нь Microsoft-аас гаргасан Data Backup Solution буюу мэдээллийг нөөцлөх шийдэл юм. Data Protection Manager нь Exchange Server, SQL Server, Dynamics CRM болон SharePoint, Windows Server зэрэг системүүдийг нөөцлж сэргээдэг. Мэдээлэл устгаас бүрэн сэргийлдэг. Virtual Machine Manager нь виртуал орчин дох сервер хостуудыг тохируулна. Үүлэн технологиор суурилсан виртуал серверүүдийг мөн адил тохируулна. Мөн физик орчинд ажиллаж байгаа серверийг виртуал орчинд шилжүүлэх, виртуал орчинд ажиллаж байгаа серверүүдийг хооронд нь шилжүүлэх зэрэг боломжуудыг олгодог. Application Controller. Application Controller нь cloud болон хостод суурилсан виртуал серверүүдийг удирдаг. Мөн self-service аппликейшнуудыг удирдана. Service Manager. Бүх аппликейшны контрол, програмуудыг нэг дор хянаж удирдана. Бүх мэдээллийг нэг дор харуулдаг. Системд ямар нэгэн алдаа гарахад тэр даруй мэдэгдэж, IT сервисыг автоматжуулж ажлыг хялбарчилдаг. Оркестратор. Энэ нь системийн гар ажиллагааг илүү автоматжуулсан бөгөөд систем дээр хийгдэх ажлуудыг сонгож, сануулхад автоматаараа дарааллын дагуу командыг гүйцэтгэдэг. Та энэхүү шийдлийг цогцоор нь болон байгууллагын тань хэрэгцээ шаардлагад тохирч байгаа аль нэг шийдлийг нь сонгон ашиглах боломжтой. Мэдээллийн технологийн удирдлагын цогц систем System Center.